Ажлын хүсэгт шийдний Б багнанд value гэсэн алдаа гарсан байна. За энэ value гэдэг нь ямар алдаа вэ гэхлээр D-гээс G хүртэлх багна буюу гараас мэдээлэл оруулдаг цэнхэр хүрээтэй цагаануудтай багнанд тооноос өөр зүйл бичсэн үед энэ алдаа гарч ирдэг. За харъя. Сая 500 төгрөг гэдгийг дунд нь цифруудын дунд цэг оруулж утсан байна. За бүгдээрээ энэ алдааг заасаа. Дунд нь цэг таслал бичихгүй шууд сая 500 мянга гэж бичих ёстой. Гэтэл 1-ийн тоо 5-ын тоо 2-ын дунд таслал цэг авах гэж байгаад ийм алдаа гаргасан байна. Тэгэхээр тоо бичихтэй цэг таслал аль ч бичихгүй шууд цифрүүдээ үргэлжлүүлээд бичдэг. За энд ямар ч цэг таслал тоо байхгүй хэрнээ value гэсэн алдаа байна. Тэгэхээр эдгээр нүднүүдийн аль нэгэнд нь санамсаргүй зай авсан ямар нэгэн бичлэл байна гэсэн үг. За бүгдээрээ тэгвэл энэ дөрвөн нүдийг төвтүүлж байгаад дэлгэж даръя. За харилцсан байна. За бүгдээрээ туршаад үзье. Энэ нүдэнд ороод зай аваад үзье. Тэгэнгүүт value гэсэн алдаа гарч ийн. Энийгээ буцаагаад дэлгэдгээ алдаагүй болгочихъя.